намуудын зөвшөлтслийн дор хамтран боловсруулж хилцэн батлах шаардлагатай гэж үзэж байна. 4. Улсын их хурлын хаврын чуулганаар ард иргэд аж ахуй нэгжүүдийн нуруунд дээр ачаа дарамт болсон татварын ачааллыг бууруулах засгийн газраас өргөн мэдүүлсэн татварын багц хуулийг авч хэлцэнэ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд нэмэгдсэн өртгийн албан татвар, хувийн орлогын албан татвар 2 их найд, аж ахуй нэгжүүдийн татварын ачаалал 700 тэрбум, нийтдээ 2.7 их найдаар ачааллыг нь хөнгөлөх, жилийн 400 сая хүртэлх орлоготой жижиг бизнес эрхлэгч татвараа хялбараар тайлгнадаг болж татварыг 1% тооцсон төлөх зэрэг эерэг өөрчлөлтүүдийг тусгасан байна. Иймд улсын их хурл засгийн газрын ажлын хэсгүүд хамтран ажиллаж иргэд аж ахуй нэгжүүдийн шаардлагад нийцсэн татварын багц хуулийн өөрчлөлтийг цаг алдалгүй батлан гаргая. Татварын багц хуулийн төсөлд санал дүгнэлт боловсруулах лавг сүрэнгийн Соронзон болд Батбаярын жаргалан нарын гишүүдээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. 5. Өнөөдөр жирийн иргэдийн амьдрал зээлээс зээл, өрөөс өрийн хооронд өнгөрч байна. 10 жилийн өмнө жигэнсэн зээлийн дундаж хүү 17-оос 20% байсан бол өнөөдөр ч хэвээрээ байна. Их үүсвэрийн өртгөн өндөр, хугацаа нь бага, эдийн засгийн эрсдэл их, эрх зүйн орчин тогтворгүй улмаас өндөр зээлийн хүү өрийн гинжин хэлхэнд улс орноор оржээ. Европ Азийн банкуудыг Монголд урьж дуудсан нэгэнт ихэлсэн яриа хэлцлүүд бол хямд өртөгтэй зээлийн их үүсвэр чөлөө төрслөөний үр дүнд өндөр хүүгийн дарамтаас чөлөөлөгдөх эхлэл болно гэж үзэж байна. Зөвхөн зээлийн хүү төдий бус хөрөнгө оруулалтын орчин, санхүүгийн зах зээлийн өрсөлдөө, бизнесийн санхүүжилтийн боломж, иргэдэд очих хүртээмж, цаашлаад эдийн засгийн эрх чөлөөтэй холбоотой өргөн хүрээний бодлогын асуудал юм а. Зээлийн хүү буулгах нь зөвхөн гадаадын банк оруулж ирээд шийдчих зүйл биш ээ. Ойрын жилүүдэд эдийн засагт эзлэх төсвийн нөлөөг бууруулж, хэрэглэгчээс үйлдвэрлэгч, халамжаас хөдөлмөрт, импортлогчоос экспортлогч улс болж байж зээлийн хүү бага түвшиндээ хүрнэ. Харин богино хугацаанд иргэд үйлдвэрлэгчдэд илүү боломж нээхийн тулд банкны тухай хуульд өөрчлөлт оруулах нь гадаадын банк орж ирж санхүүгийн ноу-хау, шинэ стандарт, эрсдлийн удирдлагын соёл технологийн шинжил, үр ашигтай банкны салбарын шинэ хөгжлийг эхлүүлэх болно. Санжаагийн наран цогт ерөнхийлөгчдөө төв банкны бүрэлдэхүүн санаачлагтай ажиллаж, төв банкны бүтэц бүрэлдэхүүнийг өөрчилж, даргын тоог цөөлж, 700 хүрээд байсан оронтойг 500 болгож оновчилж, банкны хуримтлагдсан алдагдлыг бууруулах, гадаадын банк оруулж ирэх зээлийн хүүг бууруулах цогц судалгаа хийж, нөхцөл байдалтай бодиттой үнэлт дүгнэлт хийж ажилласанд талархалтай байна. Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах тухай улсын их хурлаас батлан гаргасан тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар улсын их хурлын гишүүн Ганзургийн Тэмүүлэн, Банзрагчийн Төвшин, Нанздын Наранбаатар нарын ажлын хэсэг чуулганы завсарлагаанаар ажилласны үр дүнд банкны тухай хууль болон төв банкны хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулан улсын их хурлд өргөн мэдүүлэхэд бэлэн болоод байна. 6. Улсын их хурл хаврын чуулганы хугацаанд хүүхдийн эрхийг хамгаалах хуулийн хэрэгжилтэнд хяналт тавихад онцгойлон анхаарна. Улсын их хурл гэр бүл хүүхдтэй холбоотой хэргийг тусгай орчинд мэрэгсэн шүүгч шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж гэр бүл хүүхдийн хэргийн дагнсан шүүх байгуулах шийдвэрийг гаргасан билээ. 2026 оны 1-р сард шүүгчтэн томилогдсон дагнсан шүүх үйл ажиллагаанд хэрэглэх Хөрөлбаатарын Баасан жаргал, оюун сайхны Алтан гэрэл нарын гишүүдээр ахлуулсан ажлын хэсгийн анхны хилцүүлэгт бэлтгэсэн гэр бүлийн хэргийг шүүхэд хян шийдвэрлэх тухай хуулийг хууль тогтоогчдын хувьд ч өөрсдөө үр хүүхэдтэй ээж аавуудын хувьд ч энэ тэргүүнд шуурхаа хилцэн батлах шаардлагатай байна. Хүүхдийн дээд ирэх, ашиг сонирхлыг хангахын тулд нөхцөл байдлыг тал бүрээс бүрэн бодиттой тогтоох зорилгоор шүүгч нотлох баримтыг хэрэгжүүлдэг хуультай болно. Үүний хамт гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл болон нийгмийг зочроосон олон гэмт хэрэгүүдээс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, гэрч хохирогчийг хамгаалах тогтолцоог эргэн сэргээж, гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиудыг цаг алдалгүй хэлэлцэн баталж, хүүхдийн эрх, хууль орчны ашиг сонирхлыг нь хамгаалцгаая. 7. Тэтгэврийн тогтолцооны нөхцөл байдал тулгамдсан асуудал бэрхшээлийг санхүүгийн салбарыг хөгжүүлэхдээ хамтдаа авч үзэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Өнөөдөр дан ганц улсын нийгмийн даатгалын сан шийдэл гарц шин шатанд хүргэж чадахгүй нь тодорхой боллоо. Ахуй амьдралыг тэтгэж чадахгүй, хүн амын насжилт, өсөж буй хурдыг үүсэхгүй, гал унтраах маягаар аргацаасаар нөхцөл байдлаа бид бүрэн дүүрэн дүгнэх хэрэгтэй. Иймд хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг дахин боловсруулж хилцэн батлуулах шаардлагатай байна. Улсын нийгмийн даатгалын сан даатгадаг биш өөрөө даатгуулдаг. Тэтгэврийн тогтолцоо өөрөө тэтгэврт гарч тэтгүүлдэг болсон нөхцөл байдлыг өөрчлөх хуулийг нэн яралтаа хилцэн батлая. Иргэн ирээдүгээ дан ганц улсын биш хувийн нэмэлт тэтгэврийн сан даатгах, орлогын олон их үүсвэртэй болох эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор улсын их хурлын гишүүн Миндбаярын мандахай, Гончиг Доржийн уян гişиг нараар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Нийгмийн бодлого өөрөө зорилттой бүлгүүдэд хурж байх нь нэн чухал юм а. Иймээс Отгоны Саран чуулган, Жаданбаагийн Баясгалан гишүүдээр ахлуулсан хүн дээлтэй хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаар санал дүгнэлт гаргах ажлын хэсэгч үүний тод илэрхийлэл байх болно. 8.
2027 оныг эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулж эрүүл мэндийн салбарын багц үйлдүүдийг шинжлэх батлах шаардлага үүслээ. Эрүүл мэндийн тухай хуульд салбарын нэгдсэн бодлого засаглалын бүтэц чиг үүргийн давхардлыг арилгах тогтолцоо бүрдүүлэх, эрүүл мэндийн даатгалын тухай хуульд эрүүл мэндийн санхүүжилтийн доктортой байдлыг хангах, эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн засаглал үйл ажиллагааг сайжруулах, даатгалын сангийн бие даасан хяналт хариуцлагын тогтолцоотой ил тод болгох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуульд иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж аюулгүй зохицуултыг сайжруулах, нийгмийн эрүүл амьдрах соёл хандлагыг түгээхийг тэргүүлэх чиглэл болгох, анхан шатны тусламжийг боловсронгуй болгоход бид анхаарах шаардлагатай байна. Иймээс эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор даваа самбуугийн гамма, тогтмолын мөнгө сайхан, булааны бейсэн нарын гишүүдээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. 9. Transparency International байгууллагаас гаргадаг авилгын төсөөлийн индексийг үзүүл сайжрах биш муудаж, урагшлах биш ухарж байгаа нь бидэнд ирж буй ноцтой анхааруулга юм а. 2025 онд Монгол улс 31 оноо авч 10 байраар хойшилж 182 орнод 124 дугаар байрт орлоо. Бид олон улсын байгууллагын дэлхийд танилцуулдаг тайлантайгаа мартах учиргүй. Өөрсдийнхөө толиндох тусгалтайгаа заргалдан маргалдаад юу ч өөрчлөхгүй, зөвхөн засаж залруулж өөрчлөх болно. Үүнд олон шалтгаан бийж онцлон авч үзвэл байгалийн нөөц баялагын үр өгөөжийг төвлөрүүлэх, хуваарлах, зарцуулах, шийдвэр гаргахдаа үйл явц өөрөө ил тод бус хариуцлага хангалтгүй байна. Төсвийн зарцуул төрийн өмчт компаниудын засаглал сул нуугдмал хаалттай байна. Шүгэл хүлээгчийг хамгаалах хууль эрх зүйн орчин тодорхойгүй байна. Авилгын эсрэг ард түмний шууд хараа хяналт хязгаарлагдмал байна. Авилга албан тушаалын хэрэгтнүүл ялд завших, халдшгүй ирэхээр далайлган мөрдөн байцаалтаас зугтах зайлсхийх байна. Энэ удаагийн улсын хурлын онцгой зорилт даалгавар бол олон улсын авилгын төсөөлийн индексээр аргачлах биш урагшилж ахиц амжилт гарах явдал юм а. Өнөөдөр эхэлж байгаа хаврын чуулганыг авилгын эсрэг эрх зүйн эрүүл орчин хөрс бүрдүүлж хогийн ургамлыг уг үндсээр нь арилгах, хаврын тариалт болгохын төлөө ухаан бодлоо уралдуулан мэтгэлцгийг уриалж байна. Авилга албан тушаалын гэмтрийн хохирогчд нь Монгол улсын иргэд юм а. Авилгын хохирол бол иргэн бүрийн эдлээгүй боломж аваагүй цалин биелээгүй мөрөөдөл алдарсан итгэлцэл юм а. Энэ хаврын чуулганаар хууль бусаар олсон хөрөнгө орлогыг илрүүлэх, хураа авах, нөхөн төлөвлөх, илүү ил тод, илүү хариуцлагатай үр дүнтэй хуульчилгад бид анхаарах болно. Улс төр төрийн өндөр албан тушаалтны нотолж чадаагүй хууль бусаар олсон орлогыг хураа авч иргэн бүрд илүү өгөөжтэй эрүүл мэнд боловсрол зориулж эмнэлэг сургууль барихад зарцуулдаг болох хуулийг энэ хаврын чуулганаар хуульчин шийдвэрлэх хүсэл зоригтой байна. Энэ хуулийг боловсруулах ажлыг нийтийн албан тушаалтны хөрөнгө хураах хуулийг санаачлагч улсын хурлын гишүүн оюун сайхны алтан гэрэлд хариуцсан ахлуулан ажиллаж байна. Үндсэн хуулийн цэцгийн 10 дугаар дүгнэлтийг улсын хурл хүлээн авсантай холбогдуулж улсын хурлын гишүүн Хишиг Дэмбэрлийн Тэмүүжин гишүүнээр ахлуулсан ажлын хэсгээс боловсруулсан эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай засгийн газраас өргөн мэдүүлсэн улсын хурлын гишүүнд орц хөрөнгийн үүрийн туяагаар ахлуулсан нийтийн өмчийн болон төрийн өмчт компани хуулийг батлан гаргах болно. Улсын хурлын гишүүн Болдын уян нарын боловсруулсан олборлох салбарын ил тод байдлын хуулийг хилцэн батлах нь авилгын төсөөлийн индексийг бууруулахад чухал алхам болно хэмээн үзэж байна. Улсын хурлын даргын чөлөөлийн санаачлага, эрчим хүчний болон газрын сүнсний бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах тухай их хурлын тогтоолын дагуу улсын хурлын гишүүн мөнх чулууны инх цэцэг, саруул сайхны цэнгүү нарын ажлын хэсэг идэвх санаачлагтай ажиллаж 20 кВт-аас доош үйлдвэрлэсэн сэргээгт эрчим хүчийг түгээх сүлжээнд холбоход хүлээдэг 6-аас 12 сарыг ажлын 11 хоног, 9-өөс 15 хоногийн шат дамжлагыг 3 болгон цөөлж техникийн нөхцөл шаардахгүй болгон нарны илч хэрлийг хүртэл халахсан хүнд сурталыг чөлөөлж чадлаа. Аймгийн төвүүдэд нарны хавт нь хураагуур станц барихад хөндлөсөн зөвшөөрөл газар олгохыг хөнгөвчилж хөрөнгө санхүү босгох бэлтгэл орчин бүрдээд байна. Мөн байгаль орчин ногоо хөгжлийн асуудлыг цогцоор нь харж хууль тогтоомжийн давхардл хийдлийг арилгахаар улсын хурлын гишүүн Салдангийн одон туяа Батүлзийн Батэрдэн нарын ажлын хэсгийн үр дүнд ногоо хөгжлийг чөлөөлсөн эрх зүйн зохицуултыг чөлөөлөх хуулийн шинжилгээг хийх ажлын хэсэг ажиллаж байна. Байгаль орчны салбарыг усгүйгээр төсөөлхийн аргагүй, усны нөөцийг хамгаалах зохистой ашиглах эрх зүйн орчин боловсронгуй болгохоор Лувсан Бямбагийн мөнх баясгалан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэгч хариуцлагатай ажиллаж байгааг та бүхэндээ онцлон тэмдэглэе. Хөдөө орон нутагт 8200 гаруй иргэнтэй уулзахад олон удаа дахин давтагдж байгаа асуудлуудад онцгойлон анхаарч боловсролын салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болох улсын хурлын гишүүн Жанжвын Галбаатар Ахмад насны тухай хуулийг
ажлын хэсгийг улсын их хурлын гишүүн Сүхбаатарын Эрдэнэбалт, малчны тухай хуулиудын биелэлтийг шалгах ажлын хэсгийг улсын их хурлын гишүүн Очирбатын Амгаланбаатар, Цагаанхүүгийн Идэр Батнадаар ахлуулан шалган судалж санал дүгнэлт гаргах хууль тогтоомжийг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх хувилбарыг тодорхойлох шаардлагатай шийдвэрийн төслийг боловсруулахаар ажиллаж байгааг та бүхэндээ онцгойж хэлье. Төрийн албан агч сар тутам, улирал тутам, хагас жил тутам бүтэн жилээр бодлогын баримт бичгийн төрөл тус бүрээр гихчлэн хамгийн багадаа 14-өөс 18 төрлийн тайлан бичиж байна. Төрийн албан агчдын нийт үйл ажиллагааны 70% нь урьдээс төлөвлөөгүй гинтийн шинжтэй тухай бүр удирдлагын заавараар хийдэг тайлан мэдээлэл бэлтгэх ажлууд багтаж байна. Ийм учраас төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж төрийн албан агчийн гүйцэтгэхийн бүтээмж үндсэн ажилдаа зарцуулах цагийг нэмэгдүүлэхийн тулд дэлхийн улс орнууд баримталж байгаа once only зарчим буюу ижил агуулга бүхий тайлыг нэг удаа авч дараа нь бусад байгууллагууд хэрэглэх хуулийн төслийг өргөн мэдүүлэхэд бэлэн боллоо. Энэ хуулиар төрийн байгууллага албан тушаалтан цахим системд байгаа тайлан мэдээллийг төрийн албан агчаас давхардуулан шаардах цаасан хэлбэрээр гаргуулan авахыг бүр мөсөө хориглоно. Цаашид улсын их хурл баримт бичгийг олшруулан тараадаг биш цахим хэлбэрээр танилцаж цаасны зардлыг бууруулна. Иймд улсын их хурлын гишүүн төрийн байгуулалтын байнгын орооны дарга Цэндийн сандаг очир нарын гишүүдийн боловсруулсан улсын их хурлын тухай хууль, дэгийн тухай хууль, засгийн газар дэх хяналтын тухай хуулиар эдгээр асуудлыг нэг мөр шийдэх болно. Эрхэм гишүүдээ улсын их хурлын чуулган бүрийн эрхийн хугацаанд 119 удаа уралдаад байгаа энэ үед ердөө 19% нь оролцсон гишүүнч байна. Хурал чуулгандаа сууж сонгогчдоо төлөөлөх үндсэн ажлынхаа 81%-ийг тасалсан хууль тогтоож байгаа цагт парламентын нэр хүнд итгэл дархлаа сулрана. Нээлттэй парламентыг бүрдүүлж иргэдийн хяналтыг бэхжүүлэх чиглэлээр улсын их хурлын үйл ажиллагааг илүү ил тод нээлттэй цаас биш цахим баримжаа сураг биш баримт нотлохонд үндэслэн хөгжүүлэх зорилгоор чуулганы завсарлагын хугацаанд улсын их хурлын тамгын газар парламент эмэн платформыг нэвтрүүллээ. Улсын их хурлын гишүүдийн эрт санал хураалт хурлын тов өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд ажлын хэсгийн оролцоо идэвх зэргийг бодит цагийн горимоор нээлттэй мэдээлж эдийн засгийн нийгмийн дөрвөн үндсэн салбарын 12 дэд бүлгийн 160 гаруй үзүүлэлт бүхий их хөгжил статистикийн дашбордыг улсын их хурлын гишүүд та бүхэн тарааж хэрэглүүлж эхэллээ. Энэхүү дашборд улсын их хурлын гишүүдийн эрт зорилтоо идэвхийг нээлттэйгээр харах боломжийг бүрдүүлэх бөгөөд иргэд сонгогчдч гэсэн тэр сонгосон гишүүнийхээ ажлын тайлан эрт болон идэвх оролцоог цаг тухайд нь хардаг шин соёл бүрдэх болно. Энэхүү дашбордыг амжуулах зорилгоор хиймэл оюун ухааныг нэвтрүүлж парламентын үйл ажиллагаанд ашиглах их хөгжил судалгаа мэдээлэл боловсруулахад ашиглаж эхлээд байгааг эрхэм гишүүд та бүхэндээ хэлье. Хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаанд хиймэл оюуныг нэвтрүүлж Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгж байгаа 378 хууль шинжилгээ хийж 1000 гаруй заалт нь хүний эрхийг зөрчсөн, хязгаарласан, шууд зөрчиж байна гэсэн дүн гарсан. Эрхчлөөд Монгол улсын иргэний үндсэн хууль заасан үндсэн эрхийг тушсан 1000 ч өдөр 1000 гогтгий байна. Улсын их хурл өргөн барьсан хууль тогтоолын төсөл бүрийн хүний эрхийг зөрчсөн, хязгаарласан эсхийг хэн бүхэн парламентд зочилж хиймэл оюуны тусламжтайгаар дүн шинжилгээ хийдэг болсон нь эрх зүйн чөлөөлөлтөнд технологийн дэвшил ашиглаж эхэлсний үр дүн юм а. Цаашид хүний эрхийг зорчсон хууль тогтоомжуудын давхардл хийдлийг арилгахаар Сүхбаатарын Эрдэнэбалт, Хүрлбаатарын Баасан жаргал нарын гишүүдийн ажлын хэсэг ажиллаж байна. Мөн улсын их хурлын тамгын газар Жинбатын Анар гишүүний ахалдаг инновац цахим бодлогын хөгжлийн дэд хорооны санаачилгаар парламентын нээлттэй өгөгдлийн сан байгуулах ажлыг чуулганы завсарлагын хугацаанд хэрэгжүүлж эхэллээ. Хуулийн төсөл нэмэлт өөрчлөлтийн текстийг онлайнаар нээлттэй байршуулж гишүүн бүрийн санал хураалтын дүнг ил тод харуулах хуулийн төслийн явцыг эрхэм гишүүд та бүхэн өөрсдийн iPad дээр нээлттэй харах бололцоог бүрдүүлсэн юм а. Улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хаврын чуулганаар хилцэхээр төлөвлөж байна. Арчсан орны, арчсан парламентын дархлааг сулруулах биш бэхжүүлэх, цаашид парламентыг илүү хариуцлагажуулах талаас нь шүүн тунгааж, иргэдийн санал бодлыг тусган олноороо хэлэлцэх учиртай. Улсын их хурлын эрхэм гишүүдээ улсын их хурлын бүрэн эрхийн хугацаа талдаа орсон. Дэлхийн дахны хурцтмал байдал, төрийн хүнд сурталаас иргэн хувийн хвшлийг чөлөөлөх шаардлага, авилгын эсрэг бодлого үйл ажиллагаанд бодиттой өөрчлөлт гаргах, эдийн засгийн өсөлтийг өрхийн хаалгаар оруулах зорилгодоо тууштай байж, үндэсний эрх ашигаа эрхэмлэн, мэргэжлийн мэтгэлцээ өрнүүлж, олон ургалж үзлийг уралдуулан өндөр хариуцлагатай ажиллахыг та бүхнээс хүсье. Монгол Улсын их хурлын 2026 оны хаврын ээлж чуулган нээснийг мэдэгдэе.
Улсын их хурлын 2026 оны хаврын ээлж чуулганы нээлтийн оролдоонд Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөг оролцож байна. Монгол Улсын ерөнхийлөгч таныг үг хэлнэ үү юм эндэрт төрж байна. Эрхэм хүндэт адаргадаа эрхэм хүндэт улсын их хурлын дарга ерөнхий сайд улсын их хурл засгийн газрын гишүүдээ эрхэм хүндэт зочдоо та бүхэн энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Монголчууд бид өвлийг өнтөө давж уран хавртаа золгон учирч буй энэ сайхан цагт улсын их хурлын хаврын ээлж туулган чуулган нээлттэй хийж байна. Сүүлийн жилүүдэд хүн төрөлхтөн дэлхийн нийтээр геополитик, геостратеги эдэртэй цаг үеийг туулж зөрчил мөргөлдөө дайн тулаантай дэлхийн ертөнцид амьдарч байна. Энэхүү олон улсын нөхцөл байдал манай улсын эдийн засаг, ард түмний ахуй амьдрал сөрөгөөр нөлөөлж буй хэдий ч улиран одож буй могоо жил монголчууд бидний хувьд гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, түүхэн дотор бичигдэн үлдэх төрийн ажлуудыг амжилттай хийж Монгол улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхжилж, монголчууд бидний баялаг дүүх, багтам соёл, суу алдрыг дэлхийн дахинд сурчлан таниулсан түүхэн онцгой жил байлаа. Мөн хөдөө аж ахуй хүнсний үйлдвэрийн салбарт дахин дэвшил гарч, ард иргэд баялаг бүтээгчид төр засаг хамтдаа хичээл зүтгэсний үр дүнд манай улсын эдийн засаг 6.8% өсөж, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн $7,000 давж худалдаа хөрөнгө оруулалт нэмэгдэн гадаад валютын нөөц $7 тэрбум болж Монгол улсын зээлжих зэрэглэл түүхэндээ хөвшөндөө бас хүрсэн байна. Улс орны аюулгүй байдлын баталгаа болсон хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор хэрэгжүүлж буй хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд нийт 53 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтанд орж олон арван үйлдвэрүүд үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмж 1000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг манай баялаг үйлдвэрлэгчид өөрсдөө үйлдвэрлэн зах зээлд нийлүүлсэн сайхан амжилтыг бас гаргаж чадлаа. Оюут боловсрогийнхаа түүхийн эдийг боловсруулж эдийн засгийн эргэлтэнд оруулах зорилготой цагаан алт хөтөлбөр амжилттай хэрэгжиж бодит үр дүн гарч байгааг бас тэмдэглэн хэлэхэд сайхан байна. Эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө идэв санаачлагтай ажиллаж, ард иргэдийг ажлын байраар хангаж, төр засгийнхаа бодлого шийдвэрийг дэмжин ачааны хүндийг үүрч, улс их орныхоо эдийн засгийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид нийт ард түмэндээ Монгол төрийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Эрхэм нөхдөө, дэлхийн техникийн дэг журам өөрчлөгдөж, олон улсын харилцааны систем шин сорилтуудтай тулгарч, худалдаа эдийн засгийн хүндрэл бэрхшээлүүд гарч буй энэ цаг үед монголчууд бид үндэсний эвнэгдлээ улам бэхжүүлж, нэгдсэн бодлого, сахилга хариуцлагатай байж энэхүү ээдрээтэй цаг үеийг бид даван туулах учиртай юм. Цаашид дэлхийн нийтэд түүхийн эд хүнс шатхууны үн өсөх, тээврийн зардал нэмэгдэх, нийлүүлэлтийн сүлжээ доголдох, инфляц нэмэгдэх, эдийн засгийн өсөлт саарах зэрэг бодит эрсдлүүд байгааг олон улсын байгууллага судлаач нар анхааруулж байна. Тиймээс улсын их хурл засгийн газар дээрх цаг үеийн тулгамдсан асуудлыг урьдчилан тооцож, төсөв санхүүгийн нөөц боломжоо бүрэн дүүрэн дайчилж, эрсдлийг сөрсөн зөв оновчтой бодлогын арга хэмжээ авч нэгт хамтран ажиллах нь зүйтэй хэмээн үзэж байна. Улсын их хурлын хаврын чуулганаар хилцэх хууль тогтоомжууд нь эдийн засгийн болзошгүй хүндрэл, бэрхшээлийг хохирол багтаа даван туулах, төлс эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, уул уурхай аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын бүтээмжийг сайжруулах, экспортын шинэ зах зээлийг нээх, ард иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, татвар төлөгчдийн хэвийн үйл ажиллагааг хангах, татврын орчныг сайжруулахад чиглэсэн байх нь нэн чухал байна. Мөн дэлхийн болон улс орны нөхцөл байдал, цаг үеийн үнэн бодит мэдээллийг иргэд олон нийт, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад шуурхай өгч байх шаардлагатай юм. Энэ удаагийн хаврын чуулганаар хэлцэх асуудлууд нь манай улсын эх он жилүүдийн хөгжлийн чиг хандлага, ард иргэдийн амьдралын чанарт шууд нөлөөлөх болно. Тиймээс хууль бүрийн цаана хүний эрх чөлөө, үндэсний язгуур эрх ашиг, улс орны хөгжил дэвшлийн асуудал яригдж байдаг гэдгийг ямагт санаж, улс төрчлөлтөөс ангид судалгаа тооцоотой, шинжлэх ухаанч, ирээдүйг харсан шийдвэрүүдийг гарган ажиллах ёстой байна.
Түүнчлэн энэхүү геополитик, геостратегийн эдгэртэй нөхцөл байдалд монголчууд бид тэр тусмаа эрхэм төрийн түвшээ та бүхэн ёс зүй, сахилга батыг чамд сахиж, төрд итгэх ард түмний итгэлийг сэргээж, үндэсний эвнэгдлийг олон баттхан бэхжүүлэх нь урд урдаас илүү чухал болоод байна. Бурхны сургаалыг сайхан үг байд юм аа. Хэрвээ чи зовлонгоос ангижрагвал зовлонгийн шалтгааныг ол гэж. Тэгээ бидэнд зовлон байна. Тэр зовлонгийн шалтгаан нь ёс зүйгүй, сахилга хариуцлагагүй байдал гэж үзэж байгаа юм. Жишээ нь улсын төсвийг батлахад бид ямар хариуцлагагүй ханддгийг та бид өөрсдөө мэдж байгаа. Сүүлдээ төрийн тэргүүн хүртэл хориг тавьж ясан гэдгийг ч та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Тиймээс төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага, ёс зүйг дээдэлж, хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж, хэрэгсэн улс төр хэрүүл тэмцлээс ангид байж, бүх шатны төрийн байгууллагын хүнд суртал бүтээмжгүй байдлыг халж, иргэндээ ээлтэй, нийгэмдээ үлгэр дуурайлтай төрийн албыг бэхжүүлэх явдал нэг шаардлагатай байна. Төрийн бүх шатанд хариуцлагын тогтолцоог чангатгаж, хариуцлага алдсан ёс зүйн зөрчил гаргасан альва албан тушаалтан зохих, хариуцлага тоосдог байх зарчмыг баримтлан ажиллах нь зүйтэй. Төрд зүтгэж буй хэн боловч төгс сайн мэдлэггүйч төгөлдөр сайн ёс суртахуунтай байх учиртай юм. Ардчилсан парламентын засаглалтаа манай улсын хувьд төрийн эрх дээд байгууллага улсын хурал нь хууль тогтоохын зэрэгцээ, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм оршин тогтоох суур баталгаа нь болдог жамтай. Харин парламентын оршин тогтох их үндэс нь түүний гишүүдийн нэр төр, ёс зүй мандаалал, сахилга хариуцлага, үлгэр дуурайлаас шууд хамаарч байдаг. Ёс судгуунгүй иргэншил өөрөө мөхдөг гэж эрдэмтэн мэргэж сургаж ирсэн. Тиймээс улсын хурлын гишүүд өндөр ёс зүй, сахилга хариуцлагатай байж, хууль дэдлэх нь Монголын парламентын нэр хүнд өсөж, парламентын дархлаа, арслан засаглал батчин бэгчих үндэс суурь болно. Улсын хурлын гишүүний өрн эрх, албан тушаалын уг сурвалж гагцхүү ард түмнээс ихтэй байдгийг та бид бүгд мэднэ. Парламент бол ард түмний хураангуй, та бүхэн бол ард түмний төлөөлөл, төр засаг төмөн олныг холбодог гүүрэн юм аа. Улсын хурлын танхимд хов хүний хэрүүл маргаан биш, улс орны хөгжил дэвшлийн төлөөх бодлогын мэтгэлзээ өрнөж, ховийн явцуу ашиг сонирхол биш, улс орны язгуур ашигын төлөөх бодлогын хилцүүлэг өрнөдөг байх учиртай. Түүнчлэн ард түмний төлөөлөл болсон улсын хурлын гишүүн таны хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нийгэмд ёс суртахууны жишг тогтоож, ёс зүйн дээд манлайлал үзүүлдэг байх ёстой юм аа. Нэр хүнд бол гагцхүү ёс зүйн өндөр шаардлагын дор эзэндээ ирж, тэр хэрээрээ олонний итгэл хүндлийг хүлээдэг жамтай. Та бүхний төр түмнийхээ итгэлийг авч төрийн сүлдэндээ тангараг өргөхдөө ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн төрд ёс, түүх соёлынхаа уламжлалыг хүндэтгэж, Монгол улсын үндсэн хуулийг дээдлэн сахиж, авилга ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үргээ чин шударгаар биелүүлэхээ тангаргалж, тангаргаасаа няцуул хуулийн хариуцлага хүлээх хэмээн андгаалсан байдаг. Тэгвэл ард иргэдийнхээ өндөр итгэл өргөн дэмжлэгийн дор улсын хурлын гишүүнээр сонгогдсон хэн боловч хүний ёсыг омартан, ёс зүйн алдаа гаргаж, өргөсөн тангаргаасаа няцах хаваас үндсэн хууль заасны дагуу хариуцлага хүлээдэг байхыг ард иргэд сонгогч олон төр засгаасаа шахан шаардж байна. Энэ бол зүй ёсны шаардлага гэдэгтээ та бүхэн ч гэсэн санал нийцэх баха. Парламентын гишүүн авилга албан тушаалын гэмт хэрэг толбогдож ёс зүйн ностой зөрчил гаргадагч улсын хурлын гишүүний дархан ирэхээр халахвчилж хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш ихтэй байх үндсэн хуулийн зарчмыг хөсөрдүүлж байгаад ард түмэн маш их бухимдсаар байна. Улсын их хурл бол хэн нэгнийг хуулийн хариуцлагаас хамгаалах бамбай, эсвэл гэмт хэрэгтнийг нуун дадлах уран байр биш юм аа. Парламентын эрүүл мэндийн намуудын сахилга бат, гишүүн бүрийн хувийн хариуцлага ёс зүйгээс шууд хамаарна. Ёс зүйг бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй юм аа. Итгэл алдарсан газар дархан ирэх нь давуу их эрх болон хувирдаг гэмтэй байдаг. Хууль бол парламентод халдшгүй байдлыг олгодог бол харин ард түмний итгэл парламентод оршихуй дархлааг нь олгодог гэдгийг байнга санаж байх хэрэгтэй. Тиймээс Монгол улсын ерөнхийлөгч төр засагтай итгэх ард түмний итгэлийг сэргээх, эв нэгдлийг хангах, ардчилсан парламентын засаглал, парламентын дархлааг улам баттган бэхжүүлэх, улсын хурлын гишүүний ёс зүй хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор үндсэн хууль заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж улсын их хурлд өргөн мэдүүлсэн. Үүнийг зарим хүмүүс парламентын дархлаанд халдаж байна гэж шүүмжилж байгааг би мэдэж байгаа. Болгоомжл байгааг ч бас хүндэтгэн ойлгож байна.
Миний байр суурь бол маш тодорхой. Монголд ардчилсан парламентын засаглал хүчтэй байх ёстой юм а. Хэн нэгний эрх мэдлийг нэмэх, хэн нэгнийг хэлэмдүүлэх тухай би огт яриаггүй. Ард иргэд ардчилсан сонгуулиор өөрсдийн элч төлөөлөгчөө сонгохдоо хуулиас дээгүүр ажиллах дархан эрхийг бус харин төрийн үйл хэргийг нэр төртөө хариуцлагатай хөтлөөрэй гэж итгэл сэтгэлээ өгдөг юм а. Итгэл эзэнтэйгээ өгдөг гэж үгч бас байдаг. Парламентын даргалаа гэдэг нь хуулийн хамгаалтаас илүү ард түмнийхээ итгэл сэтгэл дээр оршдог гэдгийг явахт санаж явах учиртай. Гэтэл энэ их итгэл сэтгэлийг омортон иргэд сонсогчдийнхоо дургүйцлийг дэвргэх нь парламентыг дотроос нь нураах хамгийн том аюул гэдгийг санаж явах хэрэгтэй. Хэрвээ та ард түмнийхээ итгэл сэтгэлийг дааж байгаа бол энэ хууль таныг хамгаалнаа. Үүнээс айх хэрэг огт байхгүй. Харин төрийн нэр хүндийг шавхтаа худгаж төмөн улсынхаа итгэл найдварыг хөсөрдүүлж байгаа бол ард түмний шүүлтээс та бас ангид байж чадахгүй гэдгээ мэдэх ёстой. Манай ард түмэн төрийн сүлд минь өршөө хэмээн залбирч аймнаас ажил үйлсээ даатхан сүүнийхээ дээжийг өргөж төрт ёсоо дээдэлдэг түүхэн сайхан уламжлалтай ард түмээ. Эрхэм төрийн төвшөө та бүхэн энэхүү хуулийг баталснаар манай улсын ард иргэдийн төрдөө итгэх итгэл парламентод тавих хяналт оролцоо нэмэгдэж улс төрийн нам, эвсэл, улсын их хурлын гишүүдийн хариуцлага сайжирч, популизм буурч, нэр дэвшигчд тавих төрийн босго шаардлага өндөрсөж, ард иргэдийн төр засагтай итгэл сэргэх түүхэн ач холбогдолтой гэдгийг би онцлон тэмдэглэж хэлхийг хүсэж байна. Төрийн төвшөө хүний хамгийн том дархлаа бол ард түмнийхээ өмнө нүүр бардам зогсох нэр төр байх учиртай юм аа. Тиймээс энэ хүү хууль нь парламентын гишүүдийг аливаа гэмт хэрэг ёс зүйн ноцтой зөрчлөөс урьдчилан сэргийлэх нэр төрийг нь хамгаалах эрх зүйн баталгаа нь болох ёстой. Төрийн төвшөөд та бүхэн төмний төлөө төр оршдог гэсэн зарчмыг үндэс болгон ард түмнийхээ хүсэл шаардлагыг хүндэтгэн улс үндэснийхээ язгуур эрх шигийг эрхэмлэн парламентын дархлааг баттган бэхжүүлэхийн төлөө энэхүү хуулийн төслийг бүх талаас нь хэлэлцэн судалж батлана гэдэгт төрийн тэргүүн итгэл дүүрэн байна. Улсын их хурл засгийн газрын эрхэм гишүүдээ, эрхэм нөхдөө. Монгол улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал манай ард түмний эв нэгдэл бол Монгол төрийн бодлогын цөмөд ямагт орших учиртай. Бүх ард түмнээ сонгогдсон төрийн тэргүүн үндсэн хууль заасны дагуу ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч тул улс орны язгуур эрх ашиг, ард иргэдийнхээ эрх ашиг, бүсэл тэмүүллийг нэгдүгээрт тавина. Өнөөдөр ард түмнийг бухимдуул сэтгэл санааг нь зовоож буй асуудал бол нийгмийн шодрог ёсны хөсөмжил юм. Монголд хүн засагладаг, хууль засагладаг байх ёстой. Задарсныг нь засагладаг, ядарсныг нь хайрладаг төртөө байх ёстой. Ийм төр байсан, одоо байгаа, цаашиж байх учиртай. Энэ бол Монгол төр шүү. Хууль шүүхийн байгууллага гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж, гэмт этгээдэд ял завшуулж огт болохгүй. Улсын хурлын гишүүний халдшгүй эрхийг гэмт хэрэг хууль цаасаас бултах, гэмт хэрэгээ хаацаалах бамбай болгож хэрхэж болохгүй. Эрхэм төрийн төвшөө та бүхэн өргөсөн тангарахтаа үнэнч байж ирч чадвал ард түмэн сонгосон шигээ эргүүлэн татаж чадах хүчтэй гэдгийг онцгойлон бас сануулж байна. Төрийн төвшөө та бүхний хэлсэн үг, хийсэн үйлдэл олонний өмнө ямагт ил байдгийг санаж олон түмэн залуу үе хүүхэд багчуудад ёс зүйн манлайлал үзүүлж зөв үлгэр дуурайлаар нийгмээ манлааж ард түмнийхээ эв нэгдийг ямагт хамгаалж байх учиртай юм аа. Монголчууд бидний сонгож авсан парламентын засаглал бол манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хүний эрх чөлөө, хөгжил дэвшлийн баталгаа нь болдгоо. Улс их орныхоо өмнө тулгамдж буй олон асуудлыг шийдвэрлэхэд парламентын засаглалыг улам баттган бэхжүүлэх шаардлагаас зүй ёсоор тавигдж байна. Ард түмний итгэл үнэмшлийг шудраг ёс сэргээж, ардчлалын үнэт зүйлсийг олон түмний оролцоо бэхжүүлж байдаг гэдгийг огт мартаж болохгүй. Монголчуудад 1990 оны цагаан морин жил эрхчлөөнийхөө төлөө тэмцэж ардчилсан хувьсгалыг эхлүүлж байсан бол энэ гал морин жил монголчууд бид ардчилсан төр засгаа батган бэхжүүлэхийн төлөө ёс зүйн хувьсгалыг эхлүүлэх ёстой юм аа. Тиймээс түмэн олонныхоо итгэлийг хүлээсэн төр засагтай улс орон хүчирхэгжин мандаж хөгжин дэвждгийг санаж төрийн төвшөөт нь ёс зүйтэй, төрийн албан хаагчид нь сахилга баттай, төр засгийн тогтвортой, түмэн олон эв нэгдэлтэй, ирээдүйдээ итгэлтэй байж улс орноо хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэцгээе. Төр төвшин шашин тунгалаг дэлхийн амгалан байх болтугай. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол улс мандан бодрох болтугай. Баярлалаа.
Монгол Улсын ерөнхийлөгч танд баярлалаа. Улсын их хурлын 2026 оны хаврын ээлж чуулганы нээлтийн үйл ажиллагаа өндөрлсөн мэдэгдээ Улсын их хурлын эрхэм гишүүд зочид төлөөлөгч та бүхэнд талархал илэрхийлье.